Сайн бацгаана дасгалжуулагч Дашнан байна. Бид энэ удаагийн эмчлэлээр та бүхэнд анхан шатны сэсгэн суралцж буй хүмүүсийн заавал сурах ёстой 5 удаагийн оролтыг танилцуулах нь. Оролт гэдэг нь монголоор хэлэх юм бол хоёр алхамтыг хэрхэн оролтыг хийх талаар. Энэ 5 оролтын нэгдүгээрт нь хоёр алхамт байгаа. Хоёрдугаарт нь өрөөлдөж цаацах, гуравдугаарт нь нэг алхамтаас дөрөвт нь болохоор хоёр хөл дээрээс хоёр янзаар явах ийм 5 төрлийн дасгал байгаа. Энэхүү дасгалыг өнөөдөр манай академийн тамирчин Мэнцайхан Натан хамт гүйцэтгэгч та бүхэнд танилцуулах болно. За ингээд бүгдээр хоёр алхамтыг хийхээс өмнө шийдрүү бид нар шидэхдээ хамгийн чухал зүйл нь шидэх гэж буй гар бөмбөгийн доор нөгөө гараар бөмбөгийн хажуус тулцсан байх ёстой. Тэгээд одоо хоёр алхамтыг хийж үзье. Хоёр алхамтыг хийхдээ бөмбөг шийдрүү заалж ойртоод баруун зүүн дэвш шиднэ. Баруун зүүн. Энэ шидэж буй гар өвдөг хоёр яг хамт дээш явах хэрэгтэй гэсэн үг. Дахиад нэг харцгаая. Зарим хүмүүс хитрхийн шийдрүүг ойртоод баруун зүүн шидний доор орцдог. Тийм учраас аль болох шидний холоос хийх хэрэгтэй. Холоос. Шидний холоос. Арай наан явж гин. Одоо энэ хавьяас баруун зүүн дэвш. Заавал Мэнцайхан хийж үзээрэй. Та бүгдээрээ баруун гар талаас хоёр алхамтыг хийж үзлээ. Одоо зүүн гар талаас юм. Зүүн гар нь яг адилхан. Бөмбөг зүүн гарын доор байрлуулад, дээр нь байрлуулад, баруун гараараа тулаад зүүн, баруун дэвш явах. За одоо Мэнцайхан хийж үзээрэй. За явлаа. Зүүн, баруун дэвш. Сайн байна. Дараагийн хоёр алхамт нь болохоор өрөөлдөх. Эндээс залж яваад зүүн хөлөө хилж тавина. Зүүн, баруун, дэвш. Хамгаалагч бидний зүүн гар талаас ирж байгаа. Энэ тохиолдолд бид нэр зүүн алхаад, баруун алхаад бөмбөг дэвш шидэх юм бол зүүн хөл болно. Зүүн гараар өөрийнхөө бөмбөгийг хамгаалж чадж байгаа. Тэгээд илүү ашигтай байралд амархан цэцэлт хийн гэсэн. За Мэнцайхан яваад үзье. Яваад зүүн баруун. Зүүн баруун. Аха. Окей. Хэцүү дээр. Мэнцайхан. Зүүн баруун гар бөмбөгийн доор ороод зүүн баруун гар ирэх тийш. За. Зүүн баруун. Окей, дахиад нааш. Наа хараа. Эндээс явлаа. Залаа явж. Одоо зүүн баруун. Баруун гар бөмбөг тийш. Баруун гар. Чи баруун гараа бөмбөгийн доор ороод яг барихтаа. Баруун басгч. Одоо дахиад нэг. Саях бос. Чи залаад яг барьлаа. Баруун гар бөмбөгийн доор зүүн гар хажууд нь байна шүү. За ороо. Тамаа. Одоо бидний 3 дахь оролт бол first step. First step гэдэг нь нэг алхамтаас бөмбөгөө залж очоод шийдрүү нэлээд дахин дөрвч очоод яг шидэх гэж буй гар баруун хөлөө тавиад дээш. Баруун гар баруун хөлөө зэрэг дээш шидэх гэсэн. За одоо эндээс яваа. Баруун дээш. Зүүн гар бөмбөгийн хажууд яваад жоохон хаалт гэж үйл илүү сайн болно. За Мэнцайхан яваад үзээрэй. Басч. Битээ гидээ жоохон бүгтийгөөд. За. Одоо дөрөвт оролт нь хоёр хөл дээрээс явах. Хоёр хөл дээрээс явахын тулд бөмбөгөө залж чаад шидний ойртой ирлээ. Одоо зүүн баруун дэвш. Зүүн хөлөө тавина. Тэс зүүн хөлөө тавилаа. Одоо хажууд баруун хөлөө тавиад тэгээд дээш. Дараагийн зүүн баруун. Тэгээд эмэгтэйчүүд болно. Жижигэн хүүхдүүдийн хувьд болохоор дээрээс шитгэхэд айгүй хүндрэлтэй байдаг учраас тэр хэдэд эндээс шидэж зөвлөж байгаа.
зүүн, баруун, тэгээд дэше. Бүгд ташааны хандаас дэше. Окей. Энэ цаана тэнцэж ирдэ шүү. За ороо. Баша хоёр үлдээ жоохон заа одооч суугаад хамт дэше басар. Зүүн баруун. Сайн байна. Одоо бидний 5 дахь оролт нь 2 өдрөөс явах. Ингэж явахдаа бүгд зааж очиод адилхан баруун, зүүн тэгэд дэше. Хамгаалж бид нэр энэ тал байгаа тохиолдолд бид нэр зүүн, хөл, зүүн мөрөө өгөөд бөмбөг араасаа дэше явцгаа. За дахиад нэг хурдан харъя. Бөмбөг заалж ирлээ. Баруун тэгэд дэше. Түрүү бид нэр зүүн баруун хийсэн бол энэ удаад баруун зүүн. За мэдээ яа. Баруун зүүн. Сайн байна. Шичээд битээ ингээ балансаа алдаад байна. Яг шичээд яг нэг газараа байж байгаа. Эдлаа. Баруун зүүн. Сайн байна. За түрүүний 2 үлдээс орсон сүүлийн оролтыг одоо бүгдээр 100 гарталтай хийж үз. 100 гараар залаа явж шийднээр хөрлөө. Зүүн, баруун, тэгээд дэше 100 гараа. За дахиад нэг хурдан. Залж ирлээ. Залж ирлээ. Зүүн баруун. За минь цаа яваад үзээрэй. Эхлээд зөөл удаа. За. Яг залж байсан гараа. Маш өгч. 100 гараа залж шоод одоо зүүн хөлтэй хамт бөмбөг хөлөөр. Тэгээд өөсө баруун ч урд нь тавигдаад тэндээс дэше. За дахиад нэг. Саба. За та бүхэнд бид хоёр шийдвэр оролт их 5 өөр аргыг танилцууллаа. Та бүхэнд хэрвээ тоглолтын шийдвэр бага оролт хийдэг бол эсвэл оролт хийгээд төгсөх чадварын сонголтууд чинь цөөхөн бол бидний санал болгож энэ 5 оролтыг заал авахтаа эсвэл заалан тоглолтоо сайн давтаад өөрийн болгоороо зөвлөж байна. За ингээд маа бичлэгийн үүсэнд та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя баяр та.